За хүн өөрийнхөө биеийн онцлог тохируулаад өглөөний хүний өлөн ходоод гэдэг маань маш чухал л да. Хүн шүнжэнгөө ходоод их сайхан амарсан өглөө их сайхан эрч хүчтэй тэр ходоодон дээр хүнд тийм ээ шарсан өндөг одоо шарсан хям лазлсан бүтээгдэхүүн ч юм уу тиймэрхүү юмнууд бол тэр бол ходоодыг бол элчийг бол маш ихээр дарж байдаг. Тэрний эсрэгээр хүн өглөөний өлөн ходоодон дээр болж өгвөл жоохон цутан тэгээд их одоо яарч марч байгаа үед бол нэг аяг зөөхий нэг талхтай зөөхөдөө талах ч юм уу тийм ээ. Тэгээ нэг аяг зүгийн балтаа ус ууж авч ивэл хүний ходоодыг сайхан элчигээ сайхан үүсгэж өгдөг. Тэр үүсгэсэн элчээрээ хүн өдрийн эзэн хоол шин тэжээлийг хэвийн сайхан шингээж өгч байдаг. Өдрийн хоолн дээр бол хүмүүс бол ерөөдөө хоолн дээр бол нэг цээр тавихгүй л дээ. Мэдээж тэр шин тэжээлтэй л хоол байх юм бол төрөөнийхэн хэлсэн хэмжээний дагуу тийм ээ хоолоо идчихэд эдснийхэн дараа мэдээж хөдөлгөөнийг бол хийх ёстой. Тэгээд орой хүн гэрт харьсан үедээ бол хөдөлгөөн бол эрс багасдаг л да. Хүн орой их өсөж очдөг. Тийм учраас хүн их одоо тийм өөрийн тийм одоо мэдрэмжгүйгээр их хийдэг байдаг. Тэрийг бол их сайн зохицуулж шүлтөө цутан маягийн хоолыг орой их түлхүү хэрэглэж ивэл зүгээр. Хүн гэртээ байгаад учраас хөдөлгөөн маш бага байдаг. Идчихэд зурагт үзэх юм уу, хөвтөх ямар нэгэн итгэхгүй байралд орчдөг. Тийм учраас хүн өөрийнхөө ходоод нь тохирсон шингээл цайтай тийм цутан тиймэрхүү шин тэжээллэг хоолыг оройдоо түлхүү хэрэглэж байвал. Тэгээд ийм гурван байрлалаар ингэж хоолж ходоодыг сайн тэтгээд ходоодны элчээ унгаахгүй яваадах юм бол хүний царай зурчсан цаанаасаа их сайхан өнгөлөг болж тийм ээ төгөлдөрж ирж хүний биеийн боловсруулалт хэвэн явагдаад байна гэсэн үг шүү тийм ээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг анхаарч ивэл илүү хэрэгтэй юм лээ. За ходоодонд удаан шингэдэг одоо хоол бүтээгдэхүүн идэх юм бол за тэрийг яаж хурдан шингээх юм болоо? Мэдээж бас идсэн бас арга бас байж л таараа тийм ээ. Тэгэхээр хурдан шингээх явцад бол за мэдээж им ууж болж байна. Тэгэхдээ тийм хоруу чанартай юм биш тийм ээ. Одоо тэр шингээл одоо тэр яллагч бадган гэдэг юм уу тэр галт ихшдэг шинийн үйлдэлүүдийг шингээх шарын үйлдэлүүдийг сайжруулж өгдөг юмнуудаас Монгол эмд их байдаг өргөн байдаг л да. Тэр эмнүүдээс сэргийлж болно. Мөн үүний дээр хамгийн чухал юм бол ерөөсөө хөдөлгөөн л их хийж шахах юм бол тэр хоолыг ерөөхдөө маш сайн шингээж хоол идчихэл им уучаал одоо шингэнэ гэж хэвтээд байвал тэр бол буруу л да тийм ээ. Хоол идэн давхар мэдээж ходоодны тийм их илч бахтай бол тэрийг тэтгдэг им уудаг хажуугаар нь хөдөлгөөнөө хийж байдаг. Олон юм их хавсарч тийм ээ. Эрүүл мэнд гэдэг бол ерөөхдөө хүнээс их тийм олон зүйлийг шаардж байдаг л да. Тэгэхээр таргалалтанд санаа зовдөг маш олон эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэр эмэгтэйчүүд маань одоо тураах бэлмэл ч юм уу тийм зүйлийг хэрэглэдэг. Тэгэхээр энэ нь хүний ходоодонд юу ямар нөлөө үзүүлдэг юм бол за магадгүй бас таргалтанд санаа зовж байгаа хүмүүс байвал яаж турвал хэрэгтэй юм болоо? За таргалтанд санаа зовоод одоо тэгэл таргалж байгаагаар нь л идэд идчихсэн юм. Тэгээ итгэл болчихлоо гэнэ зүгээр. Тэгээд мэдээж түрүүний хэлсэн тэр шингэц сайтай тий ходоодны элчийг маш ихээр үүсгэж чаддаг тийм хүнсийг түлхүү хэрэглэж өгөх юм бол тэр хүн бол тэр хоолны нэг удаад идэх хэмжээг багасгаж өгнө. Мөн цаг бусаар хооллохгүй гэдэг маань болохоор одоо ингээ гэртээ байж байгаа л хөрөгчөндөө очиод нэг алим аваад идчихдэг. Нэг чихэр аваад идчихдэг, нэг бичэн аваад идчихдэг, нэг талах идчихдэг. Тийм нэг цаг бусаар хоолж байгаа маань бас их таргалтын бас их үүсрүүлж өгч байдаг. Мөн дээрээс нь өөрийн хүний мөн чанарыг их мэдчихлэх олон зүйлээ шалтгаална. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн гол анхаарах юм нь болохоор шингэц цайтай хоолыг тэр ходоод нь тохирсон хэмжээгээр нь хэрэглэж эзнийхэн дараа хөдөлгөөн хийж явбал тэр хүний таргалт гэдэг зүйл бол яваанда багасдаг. Тэр тураах бэлтгэл ходоодонд нөлөөлөх үү? За тураах бэлтгэл гэдэг тэр маань болохоор ерөнхийдөө хүнс тэжээлийг оролдог гэд тийм ээ. Тэгээ тэрнээс бага хэмжээтэй тэр хүнд одоо тийм цадхан мэдрэмж өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө би бол хүмүүс зөвлөгөө өгөхдөө тураах бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр одоо тэр өөрийн тэр амьдралын хэв маягийг их зөвөр өөрчилж одоо янз янзын тийм үнэтэй бэлтгэл худалдаж авахаасаа илүүтэй өөрт хэрэгтэй эрүүл тэжээллэх хүнсийг бага хэмжээтэй тохируулж амьдралын зөв хэв маягт орж өгөх юм бол тэр таргалт гэдэг асуудлууд ер нь байхгүй байх болоо да. Тийм л. За баярлалаа тань. За баярлалаа.